Монголын загварын ертөнцид урлах эрдэм гэхнэр хүч төрөн орж ирээд багагүй хугацааг өнгөрөөлөө. Урлаг соёлынхны 70% нь урлах эрдмийн GT загварын товчоогоор үйлчлүүлдэг. Монголын төдийгүй дэлхийн соёл тулсуудын тайзнаа урлах эрдмийнхэн зохион бүтээсэн бүтээлээрээ өрсөлдөж, Монголын загварын чиг хандлагыг олон улсын хэмжээнд хүрчээ гэдгийг нотлон харуулсан юм. Энэ бүгд тунгалаг гэх энэ дайчин тууштай эмэгтэй 20 жилийн цуцшгүй хөдөлмөрийг үнэлэх гол шалгуур юм. Тойрч одоо 1962 оны 9 сарын 1-нд анх танилцсан. Одоо өнөөдрийг бид он тоолоод усахад 48 жил 8 сар 23 хоног болж байна. Тэгэхэд бол миний бүр багасаа угасаал багасаа юм мундаг манлайлагч лидер одоо тийм хүн байсан. Тэгээ одоо үнэхээр их амжилттай одоо хувийн ингээ сургууль байгуулад ийм амжилттай явж байна. Хичнээн мундаг дизайнеруудад бэлдэж чинь тий. Би бол амжилтанд хүрсэн хүн гэж үздэг. 1962 онд Улаанбаатар хотын 5 дугаар сургуульд элсэн орж, эрдэм момтой нөхөрсөн тэр цагаас л ирээдүйн удирдагч, зохион байгуулагч, манлайлагч болно гэсэн бодлыг бусдад төрүүлж эхэлжээ. Тиймдээч тунгалаг 10 жил тасралтгүй ангийн дарга байсан. За энэ бол миний 10 жил сурсан төрлөх сургууль маань байна. Цөмөр орж харцгаая. Тэр зэрэг өөрчлөгдөж юу? Саруудгаар ингэдэ энэ ангид л байсан. Тий. Энэ ангид цонхыг угаадаг, шалыг угаадаг, ангиараа энэ жоохон сахилгагүйдэг тийм ээ. Тэгэл нөгөө манай нөгөө бүлгийнхэн энтлийн анги бид нар өмнөөр нийшээ явдаг, хурн явдаг. Бас тийм ээ. Бүх юм баг хിവэрэл ах шүү дээ. Ер нь бол хараа энэ нэг том өрөө байсан шиг санагдаад байна. Тэгээд айгүй нөгөө жижигхэн ч болсон юм шиг санагдаад. Тий. Энэ одоо манай 10 бэгийн анги шүү дээ. Би хамгийн өмнө энд суудаг байсан. Тэгээ миний 10 жил үргэлжсэн хайрт найз Саруул гэж байгаа. Саруул найзтайгаа энэ чи ингэ суудаг байлаа. Би ангийн дарга байсан. Тэгээд хүүхдүүдээ маш олон зүйлд зохион байгуулж ордог. Ийм одоо манай анги бол үнэхээр тэргүүний анги байсан. Сургуулиагаар бид нар биений хараад бас их баяртайс. Эргээд цөмөр жижигхэн хүүхчиг болчт юм байна. Сургуультай ирэхээр энэ жоохон хүүхдээсний хэлхүү тэгэл энд ирчээд нэг том ингээл одоо мундаг захирагч ч юм уу тийм дэр байгаад ах юм шүнс сайх байгаад үлийн тийш нэг багнасаа өнгөрөөсөн болохоор цөмөрөө л орж ирэнгүүтээ баргаас нэг сахилах гутмар санагдаад. Тийм л байд юм байлээ. Энэ надад бол гоё юм. Энэ бол миний анги. Ингээд 72 онд манай төгсөлтийнхэн 4 хүүхэд онц төгссөн байна. За би бол алтан медальтай төгсөжсэн. Манай дээшигээ бол их цөөх хүүхэд онц төгсөжсэн байна. Энэ шиг ийм олон хүүхэд төгсөжсэн байна шүү дээ. Сургуулийнхаа ханд ямарсан нэрээ мөнхөлсөн байна. Маш сайн мэднэ тань. Энэ сургуулийг 1972 онд төгссөн. За 72 оноос хойш одоо улс ордын аж ахуй маань одоо урлагийн салбар, дизайны салбарт бол нэлээд амжилттай ажиллаж байгаа ийм хүн байгаа. Өөрийнх нь хувийн зан чанар бол маш мундаг шүү дээ. Шудраг, шулуун бас хамаагүй бас жоохон шүмжилч гэдэг жоохон дутагдaltaй байж магадгүй тий хүндэг хамаагүй дутагдлыг хэлждэг. Миний ард засгийн газрын ордон харагдаж байна. Тэгэхээр миний баг нас бол энд өнгөрсөн. Манай гэр бол энэ арктай байсан дэс. Энэ манай байрыг чинь 1954 оны байр гэдэг баха. Энэ тэгээд Японы одоо нэг олзны цэргүүд барьсан. Миний амьдралын маш олон одоо жилүүд энд өнгөрсөн байна шүү дээ. Ээж аав маань залуу нас, бидний бүр хүүхэд нас, амжилт бүтээл, амьдралын гараа цөм энэ чинээс эхлэлтэй. Тэгээ хамгийн гол одоо чөлөө заваа энэ сааданд өнгөр, саадл гэж хэлдэг. Сааданд засгийн газрын ордны ардлын сааданд өнгөрөө. Энд чинь их шигүү модтой, одоо сарвчтай, өдөртэй нохоош их ургадаг, их гоё тийм нуугдж тоглодог ийм саад байлаа шүү дээ. За
Энэ юм байна да. Энэ ч өшөө жоохон иш өргөн энэ цаанаас өргөн аим шиг манай том өрөө байсан. юм байна. Сайн байцгаана уу? Энэ барин манайх нэлийн дээр идвэсэн. Тэгээд тэргээс танилцуулж явж байгаа. Энэ дунд өрөө гэдэлээ. Энэ гал тоо гэдэлээ. Энэ чи хэвлийн газар рекламны компани байгаа юм шүү тийм. 1970-аад оны үед монголчууд хойд хөрш рүү сурахаар зорж байсан нь манай улсын боловсрол соёлын хувьд нэгэн томоохон ололт амжилт байсан. Үүний нэгэн адил тунгалагч мөн Ленинград хотод философч мэрэгчлэр суралцсан нь түүнд өөрийгөө дайчлах, тууштай хөдөлмөрлөх, аливаад эмх цэгцтэй хандах зан чанарыг төлөвшүүлжээ. 1973 онд Ленинград их сургууль явсан. Ленинград их сургуулийн философи ангид явсан. Тэгээд тийм гоё хотод очино гэж ёстой зүудлээгүй штэ. Үнэхээр их гоё Орос орн гэдэг бол мөрөөдлийн орн байлаа. Тэгээд очиод яг л намар цаг очивол тэгэл нэх бороо ороод тасралтгүй бороо ороод яаж мэдгүй тэр надад их таалагдсан. Олоос их чи гэх өгүүлсэн ч байсан юм уу мэдгүй тэгэл нэх уйтгартай. Тэр нь болохоор зөвхний одоо сэтгэл дотор байдаг нарийн нандин бүх зүйлийг эргэж өөрт мэдрүүлдэг, маш хурцаар мэдрүүлдэг. Ленинградад би одоо сурахын зэрэгцээгээр сонгодог урлагт бол маш их сонирхолтой болсон. Тэгээд тэр хотод байж байхдаа би сонгодог урлагт таста үнэхээр гүнзгийд оруулсан да. Кировский театр гэж байсан. Одоо энэ Мариинский театр гэсэн хуучин нэртэй. Энэ манай харуу дөрвийн театр л да. Энэ тхийн тоолт бүрийг таалгасахгүй үздэг байсан. Тэрээр философи хэмээх бүх шинжлэх ухааны суурь болсон мэрэгжлийг эзэмссэн мөртлөө дизайн урлагийн сургууль байгуулах болсон түүх нь ихээ сонир. Тэрээр эх орондоо 1970-аад оны сүүлээр иргэн ирээд шинжлэх ухааны хүрээлэнд философчоор ангаах ухааны их сургууль философийн багшаар ажиллаж байсан хэдий ч энэ бүгд өөрийнх нь хийх ажил бишээ гэдгэнд сэтгэлийн гүнд нь мэдрэгдэж байсан гэдэг. Тиймээс тунгалаг сэтгэлийн энэ дуудлагадаа хөтлөгдөн олон жил хүсч мөрөөдөж байсан дизайн урлаг хөл тавьж ирээдүйн салбартаа тэргүүлэгч урлах эрдмийн дээд сургууль болон GT загварын төвчөөгөө байгуулсан. Сүхбаатарын дүүргийн 135 дугаар цэцэрлэг дээр ирж байна. Энэ одоо ямар ашиг бүгдэлтэй газар вэ гэхээр зэрэг яг энэ хэсэгт нь энэ цэцэрлэгч одоо 93 онд баг анх байгуулагч хийсэн баха. Тэгээ яг энэ хэсэг биш энэ хошоо хараад байгаа энэ цонхны энэ хэсэг энэ хаалга нь манай сургууль анх удаа энд байгуулагдчихсэн 93 онд. Тийм учраас энэ бол маш их дурсгалтай. Би өөрөө энд суудаг гэсэн энүүгээр хараад энэ хичээлийн лекцийн танхим, энэ талаасаас лекцийн танхимтай. Энэ ч хотын төв байлаа шүү дээ, тийм ээ. Сургууль байгуулах гээд хаач хинрүүч хандсан гэсэн. Тэр үед энэ бол шинэхэн л одоо нийгмийн үзэгдэл байлаа л да. Тэгээд дизайны сургууль гэхээр хүн бүх их гайхаж юу үздгийг, яадгийг гэж тайлбарлаад ирэхэж ямар гоё юм бэ тийм үү гэл. Тэгэл одоо бүх хүн их дэмждэг байсан юм. Тэр нь их гайхамшигтай. Тэгэхээр шин зэрэг хүмүүсийн тусламж дэмгүүгээр аливаа зүйл бүтнэж байхгүй шүү дээ, тийм ээ. Энэ өрөөнд болохоор би суудаг гэсэн. Нэг орж ирэнгүүт. Тий. Сайн байна уу? Хүүхдүүд муудсан байна. Дөнгөж нэг телевизийн ярьцлаад 93 онд энд манай сургууль байсан байхгүй. Тий, яг тэгчихсэн. Тий. Бүх хүүхдүүд нь унтчихээн. Хамаагүй чанга ярьж болохгүй. Тий, энэ маш гоё цоошин байгуулагдсан их гоё цэцэрлэг байсан. Одоо ч гэсэн цэцэрлэгээ ямар сайхан тогтоо гоё авч явж байна. Энэ улсын тэргүүний цэцэрлэг гэдэг шиг юм л байна шүү дээ. Ийм гоё цоошин одоо баригдсан юм байна шүү. Бид нар энд лекцийн танхим хийгээд энд би өөрөө суугаад ийшээгээд энэ лекцийн танхимуудтай ингэж одоо хичээл явуулж ирсэн. Тэгээд манайх ч анх 28 оюутантай хичээл эхэлж байсан. Тэгээд дөнгөж 5 хүүхэд төгссөн шүү. Бид нартай зориулж анх удаа загварын маш том одоо үзүүлбэр хийгээд гинтл
Ямар их хийцэн байна гэдгийг мэдчихэж л. Ерөөс загварын бүтээлч хийгээл гэдэг шүү дээ. Хийгээл. Хүндрэл саад бэрхшээл тохиолдол яана гэж би бодсонгүй зүгээр. Ер нь бол ерөөс тэгж бодох юм бол ажил хийх хэцүү байх. Тийм учраас ямар ч хүндрэл одоо бэрхшээл тулгарсан ч гэсэн ханцгаа шаналал давах гээл гараа шүү. Ленинград их сургууль би төгссөн философийн багш хийжсэн хүний хувьд бол энэ материалын баялагын үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүйгээр улс орон хөгжинө гэж байхгүй гэдэг. Энэ бол миний ойтонд орсон зүйлээс. Тэгээд нөгөө талаар би багш байсан. Тийм учраас хойш эрдмийн зэрэгцэл хамгаалаа хүрээд ирэхэд яг 89 оны сүүлийн 90 он гэдэг чинь маш хүнд жилүүд байлаа шүү дээ. Бүх үйлдвэр ажиллагаа болсон байсан. Тэгээд дизайн үйлдвэрлэлийн сургууль гэдгийг бол ёстой би өөрийнхөө цэвэр одоо дотоод мэдрэмжээр гэх юм би өөрөөний дизайн гэсэн сургалтаа. Хэрвээ би нэг механик мэрэгжлийн эзэмшээг бол лавл дизайнер болсон байх хэрэгтэй юм шиг бай. Тэгээд энэ сургуулийг одоо байгууллагын шинжилгээний зоригшуулуудад тэгээд хүмүүст ойлгуулсан байна. Энэ байрыг чинь Чойл 96 сургууль гэж байсан. Тэр сургууль түрээсэлж байж байгаад нүүсэн гээд. Тэгээ би тэрийг дуулаад ирээд юура захиралтай уулзаад тэгээд энд манайх нүүж орж ийлээ шүү дээ. Одоо ороод хараадах уу ямар байдалтай вэ? Ерөнхийдөө яг нэлийн одоо их засвар хийх ёстой байр байсан да. Ер нь бол энэ шалнууд нь бүр цөмрөөд унтсан нэг ч цонх нь бүтэн одоо байгаагүй дээ. Ер нь бол. Тэгэл манай оюутнууд нөгөө цоош нь байрнаас нааш нүгэд ирсэн чинь өө багшаа юу вэ гэж цөмөр баг ухаалдаад унцдаг. Тэгэл одоо би багшаатаа ярихгүй энэ бол метр квадрат нь хамаагүй том. Энд бол бид бас нэлийн хэдэн жил одоо байх хэрэгтэй гэл. Бид нар цөмөр ханцуу шамалж ороод баг ихэнх өрөөнд бид нар шал тавьсан. Бүх цонхны одоо шилүүдийг бид нар цааш нь одоо шил авч маш их зовж шил болж ижилээ. Өөр одоо их ховор исэн юм шиг байна. Энэ байранд байж хад маа сурвал маш олон мэрэгжлийн тэмцээнд анхлан оролцсон. Маа загварын товч яг энэ байранд байж хад эхлэл суурь тавигдсан. Бид хамгийн анхныхаа том шагналуудыг энэ чинээс бас авч ирсэн байдаг. Тийм учраас энэ байраас их дурсгалтай. Энэ миний өөрөө байна. Харамсалтай энэ охин байдаг болтой цоочтой юм байна. Тэгээ миний өөрөө байн гонгорхой. Би нөгөө ганцхан ийм урт коридорт болохоор айгүй мундаг шалгадаг. Хяналт